За шижир гишүүний микрофон өгөөе. За Батэрдэн гишүүнээ хэлснэ би. За эхлээд нэг тайлбар хий. Намайг бас энэ сонсголт яг энэ асуултыг гэрчээр дуудсан. Гэрчээр дуудсан шалтгаан нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний ерөнхий сайдын нөгөө 48 нэмэлт өөрчлөлт орсон тогтоолын нэг нь. Тэгээ энэ тухайд ерөнхий тамийн газрын зөвсөлдснөөр оруулсан. Тэгээд намайг байх хугацаанд энэ одоо ажлаас нэг ч удаа хуралдаагүй. Тэгээд би өмнөөс 4 сарын дараа ажиллаа өгсөн. Миний ажлыг авсан одоогийн Монгол Ардын намын ерөнхий наримчдаг Ангигийн Содоотор бас адилхан надтай адилхан энэ ажлыг гэрчээр дуудагдсан. Тэгэхээр энэ тайлбарыг хэлэх нь зөв бах гэж бодож байна. За хоёрдугаарт хянан шалгах төр орооны гишүүнөө нэг асуулт асууя. Манайхан талаас нь хэлэнсээ ярьдаа нэг 45 6 асуулт давхарсан тоогоор явуучаа. Тэгээд энэ зөвлөдөө бүгдийг талаас нь хэлцэх хэрэгтэй. Тэгээд бүгдээр хэлцэл буруугүй бүлээн усаар ухаавал хэрэггүй гэдэг шиг юм баг. Тэгээд давхартаагүй би нэг ганц асуулт асуучаа нэг давхцуулаад явах уу. Оюутлогын компани 1 секундэд 500 литр ус хэргэлдэг гэдэг ийм тооцоол яваад байдаг. Энийг 2 секундэд 1 тонн ус гэсэн үг. 1 цагт 1800 тонн ус гэсэн үг. 24 цагаар үржүүлэхэд 43 сая литр ус гэсэн үг. Улаанбаатар хотын гэр хороол болон орон сууцны нийт усны хэрэгцээ 21 м3 буюу 21 сая юм байна. Тэр үндсэндээ Улаанбаатар хотын нийт иргэдийн аж үйлдвэрүүдийн аж ахуй нэгжүүдийн нэг өдөр хэрэглэж байгаа усыг 2 өдөр хэрэглэж байгаа усыг үндсэндээ нэг өдөр хэрэглэж байна гэсэн үг. Усны төлбөр нь Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд 368 төгрөгөөр төлдөг. Гэр хороол бол орон сууцны 1 литр нь 2 төгрөгөөр төлдөг. Оюутлогоо дунджаа 1.3 төгрөгөөр төлж байна. Одоо ус гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд үүнтэй холбоотой усны газрын суугаад байгаа учраас би асууя. Давтагдаагүй учраас үүнтэй холбоотой усны газар дээр хийсэн судалгаа хэрэгцээ юу вэ? Энэ байгаль орчин экологи устай яаж нөлөөлдөг? Энийг нөхөн сөргөөх тал дээр оюутлогын компани ажилт юм уу гэдэг асуултыг асуух гэдэг. Яагаад тэгэхээр өнөөдөр зөвхөн иргэдийн хэрэгцээнд авч үзэх юм бол орон сууц гэр хорооллын хэрэгцээнд авч үзэх юм бол Улаанбаатар хотын 3.6 өдөр хэрэглэж байгаа усыг оюутлогын компани зөвхөн нэг өдөр ашиглаж байна. Тэгэхээр энэ тал дээр нь бас ус одоо ашиглахны төлбөр татвар нь хэд байдیں۔ Энэ нь анх хөрөнгө оруулалт ингээрээ байгуулсан өөрчлөгдсөн юм уу, өөрчлөгдөв юм уу? Анхныхаа хөлбөрөөр явж байгаа юм уу? Цаашид энэ тал дээр одоо өөрчлөлт оруулах юм шаардлага санаачлахад айл алдаас гарсан юм уу гэдэг юм асуултыг асуух гэсэн юм аа. Тэгээд бусд асуулт бол ерөнхийдөө давхчлаа. Бид нар дахиад 3 дахь авах гэхэд бүтэн 2 өдөр байна. Төн дээр бас илүү юмнуудад лавлаад сууя. Ганц асуулт товчлаа асууч. За шижир гишүүний асуултанд хариулъя. 5 намар өргөө танилцуулаад хариулна уу? Усны газар Батбаяр. Тэгэхээр би хугацаа харж байгаа. За оюу толгой компани тухайд юутай нөгөө гэрээ хилцэл хөрөнгө оруулалтын гэрээ мэрэд огт холбоогүйгээр гишүүний асуултанд хариулж байгаа. Ойролцоогоор 20 оноос хойш 15-аас 20 орчим сая метр куб усыг жилд ашиглаад 15 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа. Нийт ус ашиглалтын 80 хамгийн сүүлийн мэдээгээр 87%-ийг дахин ашиглаж дахин эргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл таны сая ярьдаг 500 литр секунд гэдэг маань нөхөн сэлбэлтээр авч байгаа ус нийт усны хэмжээ бол хамаагүй илүү болно. 2009 онд батсан нөөцийн хэмжээ бол 918 литр секунд. Гэхдээ бидэнд байгаа мэдээлэлээр оюу толгой компанийн ус ашиглалтын дээд хэмжээ хоолой хүчин чадал нь 700 литр секунд байж байгаа. За энэ нэг ийм мэдээлэл хэлхийн хажуугаар одоо нэг зүйлийг хэлэхээс өөр аргагүй болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дотроос ус бохирдуулсны төлбөрийг төлдөггүй цорын ганц компани нь оюу толгой болж хувирсан. Яагаад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй вэ гэхээр 9 оны гэрээн дээр тусагдаагүй учраас бид төлөхгүй гэдэг. За ийм төлдөггүй байжээ гэж бодтол өөр асуудал гарсан. Оюу толгой компанийн одоо байгаа 2 хаягдлын далангаас ус шүүрч байгаа. Шүүрлийн ус нэлээд өндөр байгаа. Нодон жил бид торгуул тавьсан 700 сая төгрөгийн торгуул тавьсан. Тэр торгуулийг бүгдийг төлсөн. Сая бид дахиж очиж юу хийхэд лицензийн талбайгаас гараагүй боловч 800 метрийн урттай 20 орчим метрийн өндөртэй
газар доорх даланг тэрхүү юуг шүүрлийн усыг гаргахгүй тулд бариад эргүүлээ тэнд хуримтлагдсан уснаас соруулаад хаягдлын далан руугаа хийж ягаад зарим нэг баталгаагүй мэдээгээр 20 м куб секундын ус эргээд хаягдлын далан руу орж байгаа гэж энэ 20 м куб секунд гэдэг маань туулгын урсастай тэнцэх хэмжээний ус. Ийм учраас ус бохирдуулсны төлбөр төлдөггүй мөртлөө асар их хэмжээний туулгын устай тэнцэх хэмжээний усыг хаягдлын далангаас шүүрүүлээд эргүүлээд хийж гинэ гэдэг асуудал дээр оюу толгой компани анхаарахаас өөр аргагүй болж байгаа. Энэ дээр нэлээд нухацтай ярихгүй бол асуудал үүсэх шинжтэй. Хоёрдугаарт, гурав дахь юуны хаягдлын далангийн асуудлыг ярьж эхэлж байгаа. Гэтэл 3 дахь хаягдлын даланг барих талбай, лицензийн талбай дээр нь байхгүй. Анх юу яахта ил уурхай гаргахта умдаан голыг буюу умдаан сайрыг устгасан бол одоо бас яг энэ хаягдлын далангаар сайрын асуудал яригадаад байна. За 3 дахь нэг зүйлийг гишүүний асуултанд хариулахад айлмаар хэлэхэд 2023 оны 9 сараас эхлээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани кемпийнхаа хэрэгэлсэн усыг ашиг олох зорилгоор хэрэгэлсэн ус гэж үзээ төлбөр төлдөг болсон. Энэ төлбөрийг оюу толгой компани мөн төлдөггүй. Тэр нь ойролцоогоор жилдээ 500 мянган литр куб ус буюу метр куб ус буюу 70 задгад хотын жилийн усны хэрэглээтэй тэнцсэн хэмжээний төлбөр байгаа. Тийм учраас энэ устай холбоотой асуудал дээр оюу толгой компани тэр хөрөнгө оруулалтын бусад юмнуудыг мэдхгүйгээр зүгээр хэлэхэд энд анхаарахгүй бол дэлхийн тэргүүлэх компани гэхэд ийм байдалтайгаар бохирдуулсны төлбөр төлдөггүй, хаягдлын далангаас нь хэмжээний усан шүүрсэн, тэрийгэ эргүүлж авсан байдалтайгаар ажилчдынхаа хэрэгэлсэн усанд төлбөр төлдөггүй байдалтай байх нь бол бас дэлхийд дахинд ичгэртэй гэж хэлэхэд багтаар хэмжээнд байгаа шүү гэсэн ийм байдлаар хариулъя. Баярлалаа.